Сайн байна уу? Хөөрхөн шашуу сургууль судалгааны твийг би өөрөө хөтөлбөрт хамрагдаж байгаа чамд баяр хүргэе. Одоо энэ хөтөлбөрийнхөө дасгалыг яаж хийх тухай тайлбарыг багш нь тайлбарлаж өгөх гэж байна. Сайн анхаарч аваад гэр бүлийнхээ хэн нэгний тусламжтай хамтдаа хийгээрэй. За, эхний өдөр, нэгдүгээр өдөр болохоор энд байгаа хос, бэли, малгайг ижлийг нь олж холбож өгнө. Сайн анхаараарай. Энэ цагаан хэмжээртэй ногоон өнгөтэй малгайны хос бэли хаана байна вэ? Сайн ажиглаарай, анхаараарай. Хаана. Энэ биш. Яагаад гэвэл бэли гэсэн. Тийм шүү дээ. Цагаан хэмжээртэй яг адилхан хээтэй ногоон өнгөтэй бэли энд байна. Холбож өгье. Холбочлоо. Одоо тэгвэл дугуй хээтэй. Босоо хээтэй хэмжээртэй энэ малгайны бэлийн хаана байгаа бол сайн ажиглаж олоод холбоорой. Гэр бүлийнх нь хүүхдэд чиглүүлээд хамтдаа энэ дасгалыг ажиллаарай. Хүүхдийн ажиглах анхаарлын төвлөрөлтийг дэмжих дасгал байгаа. За, энэ ижлийг нь олох дасгалыг 4 наснууд бол маш сайн хийн. 3 наснууд дээр бол эцэг эхчүүд маань тусламж өгөөрэй. За, манай хүүхдүүдийн хувьд өнөө өдрийн 2 дахь дасгал юу гэж? Энэ ямар амтан бэ? Тийм ээ. Ирээн тахи байна шүү дээ. Тэгэхээр манай хүүхдүүдтэй ээж аав нь YouTube сувгаас тахны тухай мэдээллийг олж хараад тахи хаана амьдардаг? Ямар өнгөцөстэй? Тухай 3 минутаас ихгүй хугацаанд багтааж үзээрэй. Тэгээд энэ тахинд яг юу дутуу байгааг хүүхдээс асуугаарай. Тэгээд дутуу зүйлийг хэлүүлээд тийм ээ, тахны ирээн судал алга байна. Тахны ирээн судал алга байна. 3-аас 4 наснд хүүхдийн танин мэдхийн хөгжил маш сайн нэмэгддэг. Тийм учраас яагаад энэ хэнд байдгийг гэж асуултууд маш их удаан үргэлжилдэг. Тэгээд ирээн судал үгийн баялагууд маш сайн нэмэгддэг учраас үндсэн үг хэллэгээ сайн тод дуудаж эхэлж яваарай. Ингээд ирээн судлыг нь биер будаг ашиглаж үүсэж өгөөрэй. 3-аас 4 насны онцлогийнх нь биер усан будагтай ажиллах маш сонирхолтой, дуртай байдаг ийм үеинд байгаа. Ингэснээрээ тантай хамт үзсэн тэр тахны тухай мэдээллийг баттгаж ойлгож авч байгаа гэсэн үг. Одоо энэ технологийн дэвшлэн 900-д амьдарч байгаа хүүхдүүд маань мэдээллээ интернетээс эрэлхийлж олж авч өөрөө нөгөө хэрэглээ болгож сурах нь их чухал байгаа шүү. За, тэгээд энэ эхний өдрөө хүүхэд болгонд ийм дэвтэр байгаа. Энэ дэвтрээсээ эхний хуудсыг ажилланаа. Эхний хуудастай нохой юунд дуртай вэ? Энд бяслаг байна. Энд байгаа эд зүйлсүүдийг нэрлэж өгөөрэй. Энд бяслаг байна, алим байна, гадил жимс байна. Нохойны яс байна. Нохой алийг нь сонгох бол гэд хүүхд өөрөө зааж өгвөл зураарай, холбож өгөөрэй гэд хамгийн ихний чиглүүлгийг өгнө. За, ингээд эхний дасгалыг ажилланаа. Нэгд өдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Сайн байцгаана уу? Хичээлийн 2 дахь өдөр эхэллээ. Өнөөдөр бид юуны тухай үзэх юм бол доо? Тийм ээ. Өнөөдөр материйн тухай үзэх боллоо. Тэгэхээр мөн л адил гэр бүлийн гишүүд маань, аав ээжүүд маань хүүхдэд туслаад YouTube-ээс материйн тухай мэдээллийг 3-аас ихгүй минутын хугацаанд эргэлхийлж үзээрэй. Матар юугаар хоололдог? Матар хаана амьдардаг? Матар ямар өнгөтэй болох тухай ярилцаарай. 3-аас 4 наснд өнгөө цээжил тогтоодог нас учраас өнгийг тод сайн хэлж өгөөрэй. Ногоон, бор, саарал өнгөтэй байна гэж жичлээд сайн дуудаарай. Усанд, газарт амьдардаг гэд хоололдог зүйлсүүдийг нь сайн нэрлэж яриарай. Тэгээд энэ манайхаас авсан хэрэглэгдэхүүнээрээ одоо энэ материйг ямар өнгөтэй байлгахыг хүсэж байна вэ? Ярилцаарай. Ингээд мөн адил
өмнөх 1-р хичээлийн адил усан будагтай манай хүүхэд маань биертэйг ажиллаад биерээ цэвэрлээд усан будага өөрөө шингэн өтгөний найруулж сурах хэрэгтэй. Өөр нь бие даалгаж ажилуулад энэ материйг илүү гаргахгүй, дутуу үлдээхгүй будах дээр нь сайн ажиллаарай. Тэгээд ажиллаад дуусгаар нь материйг бүтэн дүүрэн ийм гоё ногоон өнгөтэй болгож чадсанд баяр хүргэе гэж хэлв. За ингээд 2 дахь өдрийн дараагийн дасгал юу юм бол харахад ногоон, хаздаг нь улаан, хайдаг нь хар. Тэр юу юм бол? За 3-4 наснд аль болох ямар нэгэн онцог, дуу, шүлэг чийжлэхдээ хөдөлгөөнтэй хослуулбал их амархан чийжилдэг. За харахад ногоон. Санахгүй л харахад ногоон, хазахад улаан, хайдаг нь хар. Тэр юу юм болоо? Хүүхд санахгүй байвал тэр бол эддэг зүйл. Анхлаад харахад бөөрийнхи бөмбөг шиг зүсээд үзэхээр дотор нь улаан зүйл байдаг. Бүр санахгүй байвал хизээ нэгэн цаг тэрийг үзчихсэн дурсамжаас нь төхүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд хүүхэд маань тар ус шийгвэ гэж таачих юм бол тийм ээ. Чи тааж чадлаа гэд харуулна. За хүүхдийн маань ажиллах дасгал юу вэ гэхлээрээ энийг хайчлнаа. Зааврын дагуу энэ чиглэлийн зааврын дагуу хайчлаад эндээ яг ийм ногоон зураасын дагуу эвлүүлээд хайчлаад гарын сарвууны жижиг хүчингийн хүчлийг дэмжин эвлүүлж нааж одоо урд дүүгийг хөгжүүлж байгаа. Тэгээд ийм зүссэн шийгвэ тарус мэт болгоод тэгээд энэ нөгөө өрн дутуу байгаа үрийг нь баримлаар жижигэн хэсгүүдэд нь баримлыг ийм бий болгож жагаад үрийг нь ингээ шигтгэж тогтоож өгөөд ингээд хүүхд маань энэ бүтээл сэтгэлгээ хөгжиж байгаа, гарын сарвууны жижиг булчингуудын хөгжлөн дэмжигдэж байгаа. За заавал түрүүний хэлсэн онцгойг бас хүүхдтэй чэйжлүүлж өгөөрэй. Тэгэд энэ нэг гихэн энэ хэрэглэгдэхүүнээр маш олон төрлийн хөгжлийг нь дэмжиж болж байгаа. Байгааз тэгэхээр энэ насны хүүхдүүдийг хэд удаан хугацаанд нөгөө үзэг цаас нийлүүлж суулгахаасаа илүүтэй олон талын ур чадваруудыг дэмжсэн энэ арга зүй бол гол хөгжлийг нь дэмжиж илүү сонирхолтойгоор суралцах идэвхийг нь хөгжүүлдэг байгаа. За ингээ 2 дахь өдөр энэ дэвтрийнхаа 2 дугаар хуудсыг ажиллахаа мартаж болохгүй тийм ээ. За дэвтрийн 2 дахь өдөр бол зурлага байна. За энэ зурлагыг зурхтаа нөгөө нэг 3 тоорын дууг сонсонгоо зурвал илүү хөгжилтэй. 1-р тоороо нэг өвс давхарлаад байшин барьжээ. Өвс давхарлаад байшин барьжээ. Мөчөр давхарлаад байшин барьжээ. Тоосго давхарлаад байшин барьжээ гэд. За аль болох хүүхэд маань за 3 наснууд бол үзгээ зүв барихгүй байж болно. За ингээд таслахгүйгээр аль болох. Салгахгүйгээр. Зураад энэ зургийг үүсгэнэ. Ингээд 2 дахь өдрийн хичээл үгээр өндөрлөж байна. 3 дахь өдрийн хичээл эхэллээ хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ бас ямар хичээл хийх болоо? Энэ ямар амтан бэ? Тийм ээ, далайн халин. Та нар бүжиглэхийг хүсэж байна уу? Далайн халимтай, бяцхан халимтай, бүжиг мэдтгэл үү? Тийм ээ, baby shark. Baby shark-ийн аян гэр бүлийнхээ гишүүдийг ураад бүжиглээдэгтэй. Бүжиглээрэ тийм ээ. Baby shark ямар өнгөтэй вэ? Ямар өнгөтэй байсан бэ? Ажиглаарай. Одоо энэ игдүүдээ хөөрхөн baby shark-ыг усан буудгаар бутаарай. За энэ насны хүүхдүүд маань усан будгийн дээр биер хэрэглэгдэхүүн дээр сайн ажил сурах хэрэгтэй. Усан будгийнхаа өтгөн шингэнийг нь тохируулж сурах хэрэгтэй. За өнгөө өөрөө сонгож сурах хэрэгтэй. Сонголтуудад суралцсан тийм ээ. За тэгэхээр тул сэтэлжүүлэх гол зүйл маань бүжиг байгааг та бүхэн маань анзаарсан байхаа. Бүжиглж яхацтай тэр бүжгийнхэн нөгөө нэг дүр төрхүүдийг өөрөө ингээд тогтоож ойлгож авч байна. Тогтоож ойлгосон зүйлээ хэрэглээ болгоод баттгаж мэдэж авч байгааг анзаарсан байхаа. За ингээд 3 дахь өдрийн 2 дахь дасгал дээр яаж ажиллах вэ? За энэ хэрэглэгдэхүүнийг та бүхэн маань өнөөдрөөс хойш нэг өдөр өнжөөд дандаа хүүхдтэй тогтмол ажилуулаарай. Ажилуулахдаа яаж ажилуулах вэ гэхээр тархины баруун зүүн тал бөмбөлгийг жиг төвжүүлдэг дасгал байгаа. Ногоон дугуй хэсэг дээр гар гэж дугуйширна. Тэгшүн цэгтдээр бол гар тэнийн. За аль болох хурдан хийх хэрэгтэй.
За энийг нөгөө 30 секунд орчим. За дараагийн удаа 40 секунд орчим руу нэмэгдүүлээд хийчин. За ингээд хамгийн ихдээ 1 минут орчим хийн. За 3-4 наснуудын тархины баруун зүүн тал бөмбөлгийг маш сайн жиг төвчүүлдэг. За гарын сармунууд маш сайн идэвхтэй ажилдаг. Энгийн бөгөөд үр дүнтэй дасгал энэ мөн байгаа шүү. Тэгэхээр өдөр болгон биш өнжөөд 1 удаа за хэтрүүлж нэг хүүхдийг чилтэл удаа хийх шаардлагагүй гэдгийг та бүхэн мань анхаараарай. За ингээд 3 дахь өдрийн тэмдэглэлийн ажиллагаа бас байгаа. Энэ 3 дугаар хуудсыг ажиллана. 3 дугаар хуудсан дээр өнгөөр ялгаж бодох дасгал байгаа. Хүүхдүүд ямар өнгийн харандаа барьсан байна асууна. Хүүхэд заавал логикоор өөрөө бодох ёстой шүү. Барьсан харандаа цэнхэр өнгийн зураас гарсан байгаа чинь цэнхэр. Тийм байх шүү дээ. Харандааны өнгийг дүүр гэж үгүй. Энэ охин ямар өнгийн харандаа барьсан байна? Улбар шар. Тийм байх шүү дээ. Харандааны өнгийг дүүр гэж үгүй. Бодчихлаа. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. 4 дахь өдрийн хичээл эхэллээ хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ ямар хичээл үзэх юм бол доо? Хүүхдүүдээ та нар үлэг гүрвлийн тухай мэдхүү? Динозавр дуртай юу? Энэ хараа. Энэ өвсөн идэгчтэй юм болов? Махан идэгчтэй юм болов? Усанд амьдардаг юм болов? Ууланд амьдардаг юм болов? Багш нь мэдгүй. Мэдхийг маш их хүсэж байна. Та нар YouTube-ээс судлаад өгдөх үү? За тэг. Үлэг гүрвэл одоо энэ дэлхийд амьдардаг амьт юм болов? Амьдардаггүй амьт юм болов? Багштай бас мэдээд туслаач. Түүнийхээ дараа манай хүүхдүүд энэ үлэг гүрвлийг дүүрэн ирээн цоохор өнгөтэй болгоод туслаарай. Яаж гэж юу? Яаж гэвэл миний хүүхдүүдийн усан будаг, хорооны өндөг хоёр байхад болно. Усан будагныхаа дуртай өнгөө сонгоод багш ногоо өнгө сонгоц. Хорооныхаа өнгөөр тук 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 гэж тараад тахтал болно. Тук 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 Манай хүүхдүүдийн хорон бүр хөөрхөн жижиг юм чинь үлэг гөрөвлийн толбон ямар гоё болох болоо. Ингээд үлэг гөрөвлийн толбрыг дүүрэн болгоор багшаа асуусан асуултыг хариултыг заавал мэдэж авах артуу зай. Тэгээд багштаа хэлж өгөөрэй. Энэ дараагийн даалгавар юу юм болоо? Хартаа энэ бяцхан жаалгүй ээж авдаа туслаад өндөг шарж өгдөг гэж байна. Харин өнөөдөр өндөгнийх нь 1 2 3 4 5 өндөгний 3 өндөгнийх нь шар налгочихсон. Та нар энэ өндөгнийхэн шарыг хийж бүтэн болгоход нь тусалж чадах уу? Багш нь л тусалж чаднаа. Багштайгаа хамтдаа туслаарай. Яаж туслах уу гэж юу? Багш нь та нарт тайлбарлаж өгье. Баримтлын шавар байна уу та нарт? Шар өнгийн? Яг байгаа шүү дээ. Баримтлын шавраа сайн гараараа зөөлөөд бүр зөөлөн болсон сайн нухна. Зөөлөөлөд баримтлын шавраа сайн ухаал байвал гарын жижиг булчин нь сайн хөгжиж өгдөг. Тэгэх юм бол та нар үзгээрээ сургуульд орохороо үзгээрээ маш гоё бичиж сурна. Ингээд зөөлөөд бүр сайн зөөлөх хэрэгтэй шүү. Зөөлөөд зөөлөөд зөөлөлөө. За дугуйлаа. Дугуйлаа. Бор хэллээ. Ямар хурдан бор хэлж байна. Бор хэлээр. Бор хэлцөө. Борыг олцсон. Одоо энэ борыг олсныгаа шаруулах гэж байгаа энэ дээр дараад гарынхаа өндгөөр хүчтэй дараад байна. Дарлаа. Хөөх. Энэ жаалхуу багшд нь баярлаж байгаа бах та. 1 өндөгнийхэн шарыг дүүргээд өгчлөө. Миний хүүхдүүд дахиад нөгөө хоёрыг бас үцээгээрээ. Сонирхолтой байгааз. Ингээд энэ дасгалыг ажиллаад манай хүүхдүүдийн
бүтээл сэтгэлгээ хөгжин, гарын сарваны жижиг хөвчнгууд нь хөгжин, бас агаал төвлөрөлтөнд дэмжигддэг. Альжаал, стресс нь тайлагддаг. Ийм сонирхолтой дасгал байгаа шүү. За мөн одоо энэ 4 дахь өдрөө хөдөлгөө дэвтрийнхаа 4 дахь үдсийг ажилланаа. Дэвтрийн 4 дахь үдс дээр дасгал явж байна. За өнг ногоонгийн ачаа тороор үргэлээ. Хоп хоп. Үсэрлээ. Аль болох үцгээ салахгүй байхад нь хичээгээрээ өнгийг нь тод хэлж өгөөд байгаарай. Энэ ямар өнг вэ гэж хүүхдээс шалгахаас илүүтэй ногоон өнгийн ачааг тороор үргэлээ. Хоп хоп. Үзмэн ягааны гэд хэлээд байвал хүүхд нөгөө харааны ойгоороо өнгүүдээ тогтоож авч боломжтой байгаа. Ингээд 4 дахь өдрийн хичээлүүгээр өндөрлөж байна. Сайн уу хүүхдүүдээ? Бидний 5 дахь өдрийн хичээл эхлэж байна. Өнөөдөр бид ямар хичээл үзэх болоо? Та нар энэ амьтны тухай мэдэх үү? Ямар нэртэй амьтан бэлээ? Биелж хөө. Цохорхой. Цохорхой гэхдээ чи арай л биш юм шиг бах юм. Юу дутуу байгаа юм болоо? Тийм ээ, толбон дутуу байна. Толбон гэхдээ ямар хэлбэртэй байдаг вүлээ? Сайн санахгүй байна гэж үү? Тэгвэл миний хүүхдүүд аав ээжийнхээ тусламжтай YouTube-ээс хайж байгаад цохын тухай мэдээд өгөх үү? Тэгчгээд энэ цохын дутуу зүйлсийг хамтдаа хийцгээе. Энэ цохын дутуу зүйл мэдээд авсан уу? Мэдээд авсан бол тийм ээ, цохын толбон дутуу байгаа. Энэ толбыг нь хэдүүлээ баримлын шавраар бүтээцгээе. Бидэнд хар өнгийн баримлын шавар байхад болно. Хар өнгийн баримлын шавраараа эрхээ уруу 7 хуруугаараа баримлын шавраа тохируулаад дастаж ав. Дастаж аваад зүүн гарынхаа алган дээр энэ жижиг тасалсан гисгээ тавиад нөгөө алгаараа тойруулаад дугуулцоо ийм хөөргөн дугуулцсан. Тэрийгэ болгоомжтой нагаарай. Дараагийнхын толбыг хийлээ. Дугууллаа. Ийм хөөргөн жижиг дугуулцсан. Дараагийн толбыг наалаа шүү. Ингээд энэ хөөргөн цохорхоонуудын толбыг нь дүүрэн болгож өгөөрэй. Манай хүүхдүүдийн гарын сарваны жижиг хүчин хөгжин анхаарал төвлөрөлтөнд дэмжигдэж өгдөг. Бас цохын тухай мэдлэгээ сайн дэвшлүүлээ. Таны мэдхэн хөгжлөө нэмж аваарай. Одоо 5 дахь өдрийн 2 дахь дасгал юу гэж? Энэ дасгал яадаг дасгал юм болоо? Энд ямар өнгийн цэгүүд байна? Хамтдаа эхлээд нэрлэцгээе. Улаан, хөөх, ногоон, улбар шар, үзмэн ягаан өнгүүд байна. Тэгэхээр одоо улаан өнгийг улаан өнгөтэй, хөөх өнгийг хөөх өнгөтэй, ногоон өнгийг ногоон өнгөтэй, улбар шар өнгийг улбар шар өнгөтэй, шар өнгийг шар өнгөтэй хоёроор нь ихэр болгож холбож өгнө. Ойлгосноо хүүхдүүд ээ? Манай хүүхдүүд найзуудыг уулзуулж ихэр болгож туслана тийм ээ? Багш нь ч бас туслах гэж байна. Улаан өнгийг улаан өнгөтэй, ногоон өнгийг ногоон өнгөтэй, хөөх өнгийг хөөх өнгөтэй, улбар шар өнгийг улбар шар өнгөтэй, шар өнгийг шар өнгөтэй, үзмэн ягааныг үзмэн ягаантай. Гэх мэтчлэн бүх цэгүүдийг үлдээхгүй хоёроор нь хос болгож холбож туслаарай миний хүүхдүүдээ. Энд ямар өнгүүд байгааг бас дахиад нэг нэрлээд үзээрэй. Бас өнөөдөр чинь дэвтэрнийхээ 5 дахь хуудсыг ажиллана шүү дээ. Манай 5 дугаар хуудсанд юу байгаа юм бол энэ хөөрхөн бяцхан дэвтэхээ юунд дуртай гэж бодож байна. Эхлээд нэнд байгаа зүйлсүүдийг нэрлэе да. Энэ юу вэ? Бяцхан өвд байна. Бяслаг байна. Навч байна. Луун байна. Энэ бяцхан дэвтэхээ өнөөдөр юугаар хооллох юм бол доо анхааралтай бодож байгаад хот дэвтэхээний эддэг зүйлийг холбож туслаарай. Ингээд миний хүүхдүүдээ 5 дахь өдрийн хичээл
өндөрлөж байна. Ээж аавдаа туслаад өндөг шарж өгдөг гэж байна. Харин өнөөдөр өндөгнийх нь 1 2 3 4 5 өндөгний 3 өндөгнийх нь шар налга очихсон. Та нар энэ өндөгнийхэн шарыг хийж бүтэн болгоход нь тусалж чадах уу? Багш нь лав тусалж чаднаа. Багштайгаа хамтдаа туслаарай. Яаж туслах уу гэж юу? Багш нь та нарт тайлбарлаж өгье. Баримтлын шавар байна уу та нарт? Шар өнгийн? Оо яг байгаа шүү дээ. Баримтлын шавраа сайн гараараа зөөлөөд бүр зөөлөн болсон сайн нухна. Зөөлөөлөд баримтлын шавраа сайн ухаал байвал гарын жижиг булчин нь сайн хөгжиж өгдөг. Тэгэх юм бол та нар үзгээрээ сургуульд орохороо үзгээрээ маш гоё бичиж сурна. Ингээд зөөлөөд бүр сайн зөөлөх хэрэгтэй шүү. Зөөлөөд зөөлөөд зөөлөлөө. За дугуйллаа. Дугуйллаа. Бор хэллээ. Ямар хурдан бор хэлж байна. Бор хэлээр. Бор хэлцөө. Борыг олцсон. Одоо энэ борыг олцсныгаа шаруулах гэж байгаа энэ дээр дараад гарынхаа өндгөөр хүчтэй дараад байна. Дарлаа. Хөөх. Энэ жаалхуу багшд нь баярлаж байгаа бох та. Нэг өндгнийхэн шарыг дүүргээд өгчлөө. Миний хүүхдүүд ахаад нөгөө хоёрыг бас үцээгээрээ. Сонирхолтой байгааз. Ингээд энэ дасгалыг ажиллаад манай хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ хөгжин, гарын сарваны жижиг хөвчнгууд нь хөгжин, бас агаал төвлөрөлтөнд дэмжигддэг, альжаал, стресс нь тайлагддаг ийм сонирхолтой дасгал байгаа шүү. За мөн одоо энэ 4 дахь өдрөө хөдөлөө дэвтрийнхаа 4 дугаар үдсийг ажилланаа. Дэвтрийн 4 дугаар үдс дээр дасгал явж байна. За ногоонгийн ачаа тороор үргэлээ. Хоп. Үсэрлээ. Аль болох үцгээ салахгүй байхад нь хичээгээрээ өнгийг нь тод хэлж өгөөд байгаарай. Энэ ямар өнгө вэ гэж хүүхдээс шалгахаас илүүтэй ногоон өнгийн ачааг тороор үргэлээ. Хоп. Үзмэн ягааны гэд хэлээд байвал хүүхд нь харааны ойгоороо өнгүүдээ тогтоож авч боломжтой байгаа. Сайн хүүхдүүдээ бидний 6 дахь өдрийн хичээл эхэлж гэлээ. Өнөөдөр бүгдээрээ ямар гоё сонирхолтой хичээлүүдийг хийх юм бол доо. Багш нь бүр яарад сандраад хүлээлээ шүү дээ. Хичээлээ хийх гээд. Хичээл хийх чинь ямар гоё вэ? Энийг хараа. Энэ 1 2 3 4 найз усанд сэлэх гэсэн. Тэгсэн чинь наараа завин дотор суусан боловч сэлүүр нь алга. Сэлүүргүй юм чинь заваа хөдлөж чадахгүй. Тэгэхээр бид нар энэ найзуудад сэлүүрийг нь хийж өгөх хэрэгтэй болчихлоо. Манай хүүхдүүдийн хэрэглэгдэхүүн дунд нь ийм мод байгаа. 4 ширхэг ийм мод байгаа. Тэгэхээр энэ модыг хүссэн дуртай өнгөөрөө, дуртай хээгээрээ чимэглээд найзуудад сэлүүр болгож туслана. За яаж сэлүүр болгохыг багш нь тайлбарлая. Багш нь лав энэ дээр гоё цэцгийн хээ зурлаа. Цэцэг зурлаа. Ногоо өнгөөр, улбар шар өнгөөр. Үцмэн ягаа өнгөөр. Бас хөх өнгөөр. Одоо ямар өнгө хэрэглэх үү? Бор өнгө хэрэглэж үү? За тэглээ, бор өнгө хэрэглээ шүү. Бор өнгөөр. Одоо ямар өнгө хэрэглэх үү? Шар өнгө хэрэглэж үү? Шар өнгөөр. Цэцэг зурчихсан. Цэцэгнүүдийн хооронд гоё хээ зурнаа. Хээ зурцаа. Энийг хараа. Багш нь юу хийсэн гэж бодож байна?
Энэ модыг өөрийнхөө дуртай зүйлээр чимэглэж эхлэе. Нөгөө 3 модоо ч гэсэндээ миний хүүхдэд хүссэн өнгөөрөө хээ гаргаад, зураас гаргаад эсвэл шууд өөр дуртай өнгөөрөө будчих болно шүү дээ. Тэгээд байна шүү дээ. Цавуугаараа, цавуу дараа. Сайн дараад цавуудна. За, цавуудсан цавууга хамгийн ихний хүүхдийн сэлүүрийг бэлэн болгочихлоо. Нараа. Дөрвөлээ сэлүүртэй болвол завины илүү хурдан явна. Тэгэхээр манай хүүхдүүд дөрвөн сэлүүрийг дөрвөлинг маш гоё чимэглээд найзуудыг сэлүүртэй заваа хурдан явахтаа туслах хэрэгтэй болчихлоо. Амжид гэсэн хүүхдүүдээ. Энэ дасгалыг хийхээр манай хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ хөгжинэ. Анхаарал төвлөртөнд дэмжинэ. Өнгийн балмастер ашиглаад өнгөө эргэж санаа сайн татаж чадна тийм ээ. За ингээд хэдүүлээгийн 6 дахь өдрийн дараагийн дасгал юу гэж? Зурлагын дасгал байгаа. Бор өнгийн балмастер аваад эмийн хүмүүсний дүүргээ зүгээр тойруулаа. 3-4 насных нь дугуй, тойрог ингэж зурх дуртай байдаг. Зүгээр тойруулаа зурч. Им ясн мэд хийгч бас. Зүгээр тойруулаа зурчихна өнгөр. Маш сайн стресс тайлж ажиллана. За ингээд энэ өдрийн 3 дахь дасгал дээр хэрхэн ажиллах вэ? Өвлийн шөнө. Хэдүүлээ цас бодруулах уу? Цас бодруулъя. Цас оруулах уу? Яаж цас оруулна гэж тэгсэн зааж өгье. Энэ хөх тэнгэр дээрээ цавууга сайн төрхөж өгнө. Цавууга төрхөж өглөө шүү. Жигтэн төрхөж өгөөрэй за. Цавууга сайн жигтэн төрхөж өглөө. Хөх тэнгэртээ цавууга сайн жигтэн төрхөж өглөө. За тэгээд манай хүүхдүүдийн хэрэглэгдэхүүн дунд нь ийм хүүн очсон байгаа. Энэ хүүнгөө анхаарч байгаад салгаж авна. Тэгчгээд энэ сая дүргсэн. Энэ дээр нагаад нараа. Ингээд аваад иг. Нагаад авлаа, нагаад авлаа, нагаад авлаа, нагаад авлаа, нагаад авлаа, нагаад авлаа. Гайхалтай! Цас будран орж байна. Өвлийн үдэш цас будран орж байна. Та нар чадлаа шүү дээ. Цас оруулчихлаа. Баяр хүргэе. Гайхалтай ээ нөө. Манай хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ ийм сайн хөгжин шүү дээ. Илүү олон их цас оруулахыг хичээвэл дахиад дараагийн хүүнгээ хэрэглэж болно шүү. За юу манай хүүхдүүд ээ. Одоо тэгээд манай хүүхдүүд дэвтэрнийхаа дэх хуудсыг ажиллах билээ. Тийм ээ. 6 дахь хуудсыг ажиллана. Оо, энэ машин чинь нөрөө цорхоо юм шүү дээ. Цорхоо машинтай байхыг хинч хүсэхгүй шүү дээ. Энэ машиныг дүүргээд өгөлдөө. Ногоон, улбар шар, үзмийн ягаан өнгөөрөө сонгоод дүүргээд бодоод өгөөрэй. Та нар чадна тийм ээ? Тийм ээ, чадна. Ингээд манай хүүхдүүдийн 6 дахь өдрийн хичээл дуслаа. Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр бидний 7 дахь өдрийн хичээл эхлэж байна. Бүгдээрээ өнөөдөр өнгөө баттгаж үз. Үзмийн ягаан өнгө, цэнхэр өнгө, хөх өнгө, улаан өнгүүдийн дутуу хэсгийг хөөцээж усан будгаараа будна. Усан будгаар будахад нэлээд жижигэн талбай байгаа учраас миний хүүхдүүд нарийн ширхэгтэй биерээ хэрэглэнэ. Биерээ эхлээд нь үзмийн ягаан өнгөөр найруулад сайн илүү гарахгүй, дутуу үлдээхгүй будчихад усандаа биерээ цэвэрлэнэ. Тэгээд цэнхэрэнгөө сонгоод цэнхэрэнгөө будаж гүйцэчгээд ахаад яах нь вэ? Усандаа биерээ цэвэрлэнэ. Цэвэрлжгээд хөх өнгөө
найруулж бодно. Ахаад усанд биерээ цэвэрлэнэ. Дараа нь улаан өнгөө гүйцээж бодно. Манай хүүхдүүд өнгөө тогтоон усан будаг биетэйгээ ажиллаж сурна. Анхааралтай сайн ажиллаад биерээ цэвэрхэн хэрэглээд бас цэвэрлэх сурах хэрэгтэй шүү. За ингээд манай 7 дахь өдрийн номны дасгал ажиллах байгаа. 7 дахь өдрийн номны дасгал дээр энэ бич ямар зүйл идэх дуртай үлээ байц. Энд байгаа зүйлсүүдийг багш нь нэрлэж өглөө. Гайдал жимс, яс, талах, загас бай. Бич алийг нь сонгож идэх юм болов? Түүн рүү нь холбож өгөөрэй. Одоо бас 8 дугаар хуудсыг өнөөдөр хэдүүлээ ажиллана. Ажиллахдаа миний хүүхдүүд цаг агаар ямар байгааг бас сонгох хэрэгтэй шүү. Өнөөдөр цаг агаар ямар байна вэ? Багш нь хичээлээ хийж байгаа яг өнөөдөр бол бороо орж байна гадаа. Өнөөдөр багш нь бүр бороо ороод байсан болохоор зоонтог шүхэр барьж ажил руу ирсэн. Гадаа бороо орж байсан болохоор багш нь бороо орж байгаа хэсгийг сонгож дугуйлаа. Дасгалаа хийхээс өмнө миний хүүхдүүд цонхоороо шагаагаад эсвэл гадаа гараад хараарай, цаг агаар ямар байгааг дугуйлаарай. Тэгээд энэ дасгалаа ажиллах нэ. Зүгэний үүр, нохойны үүр, шууны үүр, мэлхийний үүр, дахианы үүр хаана байд? Олоод сонгоод холбож өгөөрэй. Холбоо дасгал явж байна. Логик сэтгэлгээний дасгал явж байна. Ажиглах танин мэдхүйн дасгал явж байгаа шүү. За ингээд манай хүүхдүүдээ 7 дахь өдрийн дасгал үгээр өндөрлөж байна. Хүүхдүүдээ бидний 8 дахь өдрийн хичээл эхлэх гэж байна. Өнөөдөр бүгдээрээ ямар хичээл үзэх юм бол? Бидний манай хүүхдүүдийн хэрэглэгдэхүүн донд ийм дасгал байгаа шүү. Олоод ирээрээ. За хөө энэ чи яах гэж байгаа юм лөө? Хараарай. Яах гэж байгааг анзаарсан уу? Яах гэж байгаа юм бол? Энд чи шар өнгө жоохон, ногоон өнгө жоохон, цэнгэр өнгө жоохон, үзмийн хав өнгө жоохон, бор жоохон, улаан жоохон өрчиж. Найзууд өнгөөр нь далбаа барьж хийсгэх гэсэн чинь өнгөгүй байгаад байна. Өнгийг нь дүүргэж бодож өгөөч гэднээр биднээс тусламж хүсэж байна. Миний хүүхдүүд энэ дуртай өнгийг нь дүүрэн болгоод бодож өгч чадна тийм ээ. Тийм болохоор миний хүүхдүүд өнгийн харандаага өнөөдөр хэрэглэнэ. Өнгийн харандаагаараа энэ хүүхдүүдийг цаасан шууг хийсгэж өгөх хэрэгтэй байна. За тэгээд өнөөдөр дэвтэр дээр 2 хуудас ажиллана шүү. Өмнөх өдөр бид нар 8 дахь хуудсыг ажиллаж дуусгасан бол өнөөдөр 9 дахь хуудас 10 дахь хуудсыг ажиллана. За 9 дахь хуудсан дээр бидний энд байгаа машинууд байна. Машинуудын сүүдрийг ажиглаж байгаад зөв болно. Энэ машины сүүдэр хаана байна вэ? Урд авахчтай, гинжтэй. Энэ машины сүүдэр аль нь юм бол доо? Боди. Тийм бэ. Энд бэ. Ийшээгээ пластмастраараа холбоорой. Холбоно. Томачаны тэргийн машины сүүдэр хаана байна? Ингээд бүх машинуудын сүүдрийг нь тохируулаад холбож туслаарай. Одоо тэгээд бас 10 дахь хуудасаа ажиллахаа мартахгүй шүү. 10 дахь хуудасаа ажиллана. 10 дахь хуудасаа ажиллахдаа бас өнөөдрийн цаг агаараа тэмдэглэнэ. Өнөөдөр багш нь та нарт энэ хичээлээ тайлбарлах гэж ирсэн өдөр дахиад бороотой байсан. Ойрдоо дандаа л бороо орох юм. Тэм учраас багш нь бороотой хэсгийг дугууллаа. Манай хүүхдүүд харин энд хичээл амттыг олж дугуулах юм байна да. Туулаа байна. Туулаа найзтай. Хойно вэ? Хойныг хойно руу холбож өгч туслах юм байна да. Ингээд хүүхдүүдээ өнөөдрийн 8 дахь өдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Сайн уу хүүхдүүдээ? Миний хүүхдүүд хичээлээ хийхийг тэсэн яадаг хүлээжсэн үү? Хичээлээ хийх 9 дахь өдөр болсон шүү дээ. Өнөөдөр би яцхан авгалтай хийнэ. Авгалтай хоолоо сайн идээд, хоолоо амтархан идээд зөндөө хүчтэй болоод илүү том болоод ирэхээр юу болдог вүлээ? Юу болдог юм бол? Хүнийг та бүхэн ахаад интернетээс хайгаад YouTube-ээс үзээд мэдэж аваад багштай хэлж өгнө.
агуултай хоолой сайн идээд том болохоор юу болдго юм бол? Багштай хариулж өгч туслаарай. Өнөөдөр харин хэдүүлээ энэ улаан ногоон хоёр агуултай дахиад 3 шинэ агуултай найзыг хийж өгье. Тэхийн тулд манай хүүхдүүдэд баримлын шавар хэрэгтэй. Ямар өнгөтэй агуултай хийхийгээ та нар өөрсдөө сонго. Багш нь ягаан өнгөр хийх гэж байгаа. Ягаан өнгөр хийнэ гэдгээ би өчигдөр гас өмнө бодоод олцсон байсан байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ маргааш би агуултай хиндэ. Агуултайгаа би ягаан өнгөр хиндэ гэж бодоод олчихсон байсан. За тэгэхээр манай хүүхдүүд агуултайгаа хийхдээ чигчийн хуруунаасаа ийм чичийн хурууныхаа өндөгний хэмжээтэй. Харин за энэ агуултай хэдэн ширхэг бөөрийн хийх нь тоолын хамтдаа 1 2 3 4 5 6 ширхэг хэрэгтэй юм байна. За 6 болохлоо 1 2 баримлын шавраа маш сайн зөөллөөд хуруугаараа сайн чимхээд сайн зөөлөж байгаад бөөрийг хийх юм бол илүү гоё хэлбэр гарч ирдэ шүү дээ. Манай хүүхдүүд мэдэн тийм ээ. Чимхээд тэгээд бөөрийг хийх юм бол илүү гоё хэлбэр гарч ирдэг л дээ. Багш нь хэдий хийх ёстой вэ? Багштай сануулаарай. Би мартчих гээд ах юм. Багштай сануулаарай. Хэдвүлээ? Хэдий хийх ёстой вэ? Тийм ээ, 6. Багш нь 6 хийх ёстой. Манай хүүхдүүд чинь үнэхээр сайн санаж байна шүү. Сайн зөөлөлцөө. Одоо би сайн зөөлөлцсөн юм чинь бүр хэлөө. Хамгийн уртлынх нь учраас би арай томыг нь авсан ш. Томыг хийсэн шүү дээ. Одоо ингээм хамгийн артлынх нь. Бүсийг. Тэгээ энэ агуултай ч хоолоо навчаар хоолоо маш сайн идээд илүү хүчтэй болоод хурдан том болохоор ямар юм юу болдог вүлээ? Манай хүүхд мэдчихээд багштай хэлж өгнө те. За агуултай би их нь хийчлээ. Одоо багш нь энэ дээрээ яах гэж байгаа гэж нүдийг нь хий. Агуултай нүдийг хийлээ. Анхаарал төвлөрөлт маш сайн хэрэгтэй. Агуултайнуудыг хийчихсэн. За ингээд миний хүүхдүүд гэртээ байгаа хэрэглэгдэхүүнүүдээрээ ингээд хөөхөн ихдүүтэй агуултай хийгээрэй. Багш нь 2 агуултай найзад нэмээд 3 агуултай найз хийж өгөөрэй гэсэн тийм ээ. За ингээд манай хүүхдүүд агуултайгаа хийчихээрэй. Агуултайгаа хийсний дараа стресс тайлах. Ард зөвшрүүлэг дасгалаа. Ажил цаана. Ногоо өнгөө аваад өвөө дүрсийг дураараа зурцгаая. Зураарай. Гэхдээ аль болохыг дугаарахгүй дутуу үлдээхгүй. Дугуулаа. Ингээл дутуу үлдээхгүй гэж багш нь буруучиж илүү гарахгүй. Яг энэ гадны хүрээг эхлээд зөөл өөрийнхөө дураар сайн дугуулаад өгөр. За манай хүүхдүүд
Амжилт хүсье. Агуултайгаа амжилтаа хийчихсэн бол өнөөдөр номныхоо нэг л утсыг ажиллана. Номныхоо 11 дахь утсыг ажиллах өдөр байна. 11 дахь хуудас нь маш сайн анхаарал шаарддаг дасгал шүү. Толгойн дотор зөндөө ухааныг бий болгодог дасгал учраас анхаарах хэрэгтэй. Зан шар өнгийн кодтой, тайх хөхөнгийн кодтой, арслан ногоон өнгийн кодтой, усны өвхөр улаан өнгийн кодтой байв. Эдгээр амьтдыг өөрсдийнх нь өгөгдсөн кодоор бутаж туслаарай. Чадна тийм ээ хүүхдүүдээ, амжилт хүсье. Ингээд миний хүүхдүүдээ өнөөдөр бидний 9 дахь удаагийн хичээл өндөрлөө. Сайн уу? Сайн уу хүүхдүүдээ? Бидний 10 дахь удаагийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид нэр ямар сонирхолтой хичээлийг хийх юм бол? Манай хүүхдүүдийн 10 дахь удаагийн хичээл ийм дасгал байгаа. Бэлдсэн үү хүүхдүүдээ? Энэ нь шүү дээ. Логик сэтгэлгээний дасгал гэдэг. Ичлэгийг нь олоорой. Хосыг нь олоорой. Энэ цүнх ямар гуталтай өнгөөрөө хослож зохицох юм бол? Ажиглаарай. Ямар гуталтай энэ цүнх өнгөөрөө хослож зохицох юм бол? Тийм ээ. Багш нь лав анзаараад олж ашиг оллоо. Багш нь зөв холбож чадсан болов уу? Юу гэж бодож байна? Тэгвэл энэ гутал ямар цүнхтэй өнгөөрөө хослож зохицох юм бол? Мөн олчихсан манай хүүхдүүдээ. Гэт гутал цүнх хоёрын зохицох хослыг нь хослуулж олж холбоорой. Дараагийн дасгал нь ямар дасгал гэж? Салхилж хүчтэй шуурга шуурж байна. Салхилж хүчтэй шуурга шуурж байна. Гэхдээ тэр шуурга салхиных нь ямар шуулмөр алга. Тэгэхээр хамтдаа түүнийг хийцгээе. Тэхийн тулд миний хүүхдүүдийн хайцхан дотор нь ийм жижигхэн өөцнүүд байгаа тийм ээ. Энэ өөцнүүдийг ашиглана. Бас цавуу хэрэгтэй. Тэгэхээр цавуугаараа ууртай үүлгийг дагуу цавуудлаа. Хөнгөн тал цавууд шүү за. Хүчтэй биш. Тэгээд тал хөнгөнд нарны цацраг шиг цавуудлаа. Тэгээд хайцхан дотроос цаасны өөцөө гаргаж ирээд наалаа. Дуртай өнгөө сонгож болно. Багш нь л дуртай өнгөө сонгож байна өө. Наалаа. Манай хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээний хөгжлийг дэмжсэн, гарын жижиг хүчингийн хөгжлийг дэмжсэн. Дасгал даалгавар байгаа. За энэ салхины шуурганы ширхгүүдийг маш олон ингээд тасар зайгүй олныг хүүхдүүд хийж чаддаг шүү. Тэгж хийлгээрээ. Тэгж хийхэд нь манай гэр бүлийнх нь манай хүүхдүүдийн гэр бүлийнх нь сайн дэмжиж өгөөрэй. Дараа ууртаа сэлхөө шүү. Өгөөд хэрэгтний хөгжлөн дэмжигдэн шүү салхи. Энийг бүрс маш олныг хийчихэд хүүхдүүд өөрсдөө үлээлдэг. Ингээд үлээлгээд Ингээд өгөөд хэрэгтний хөгжлөн дэмжигдэн, бүтээл сэтгэлгээ дэмжигдэж өгдөг, гарын саргууны жижиг хүчингийн хөгжлөн дэмжигдэж өгдөг ийм дасгал даалгавар байгаа. Сонирхолтой байсан уу? Одоо 20 хүүхдүүдээ дэвтэрнийхаа 12 дахь хуудсыг ажиллана. Ажиллахдаа өнөөдрийн цаг агаараа тэмдэглээрэй. Өнөөдөр маш сайхан нарлаг өдөр байна. Нарлаг өдөр байна. Нар гарсан дулаахан өдөр байгаа учраас нартай хэсгийг багш нь дугуйлж тэмдэглэлээ. Миний хүүхдүүд ямар байгаагаа бас тэмдэглээрэй. За тэгээд энэ ч тээврийн хэрэгслүүд байна. Эднэр ямар замаар явдаг юм бол завь усан дээр явдаг. Онгоц агаараар явдаг гэд
явах замыг нь холбож туслаарай. Хүүхдүүдээ бидний 10 дахь удаагийн хичээл үгээр өндөрлөө. Сайн уу хүүхдүүдээ? Бидний 11 дахь удаагийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Манай хүүхдүүд өнөөдөр ямар дасгал ажиллах бол гэж юу? Өмнө нь үзсэн мэдлэгээ баттгах өдөр байгаа. Өмнө нь үзсэн мэдлэг нь маань ижлийг нь олох. Энэ аймс өнгөтэй болоод төрөтч гэж. Ямар өнгөдтэй болчихж вэ? Нэрлээрээ. Энэ цэцгийн хээтэй аймс маань үзмэн яга өнгөтэй болчихж ижлийг нь олоорой. Энд хөх өнгөтэй байна. Ижлийг нь олоорой. Шар одоо хээтэй ижлийг нь олоорой. Улаан цэнхэр өнгөтэй байна. Ижлийг нь олоорой. За энэ ижлийг нь олох дасгалаа хийсний дараа үүлийг яаж бүтээх вэ? Биднэрт хүн байгаа. Өмнө үтснийг дасгал байгаа да. Тийм ээ. Цаваа ашиглаад үүлийг илүү гоё хөвсөл зөөлээд илүү гоё бүтээлч дасгал ажиллаарай. За өнөөдөр бас манай хүүхдүүдийн номноос 13 дахь дасгалаа ажиллах өдөр байгаа. Хүрэн баа. Ямар зүйлд дуртай юм бол доо? Багш нь нэрлэе. Талах, яс, навч, зүгийн болгоё. Баавга алийг нь сонгож идэх бол чи юу гэж бодож байна? Баавгаан идэх зүйл рүү холбож өгч туслаарай. Ингээд бидний 11 дахь удаагийн хичээл үгээр өндөрлөө. Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр бидний 12 дахь удаагийн буюу төгсөлтийн хичээлийн өдөр ирлээ. Өнөөдөр бид ямар хичээл үзэх вэ? Энэ юу юм бол доо? Шаргойц гэдэг амьтныг мэдхүү? Шавж. Юугаар хоололдог? Яаж ажилдаг? Хэрхэн амьдардаг? Өөр нь ямар байдаг тухай анзаарч байсан уу та нар? Тэгвэл аав ээжийнхаа тусламжтай YouTube хайлт хийж байгаад шаргойчны амьдралыг үзээрэй. Үзснийхаа дараа шаргойчнуудыг өөрөнд нь олноор нь байрлуулаарай. Шаргойцын бие ямар бүтцтэй байна? Өөрөндөө яаж амьдардаг юм бэ? Юугаар хоололж байна? Үүнийг нь мэдсэний дараа энэ үүрийг эзэнтэй болгож чаднаа. Баримлын шавраа хэрэглэхдээ л болно миний хүүхдүүдээ. 12 дахь өдрийн дараагийн даалгавар бол уртай бага хийж өмсөөрэй. Хүрээгээр нь хайчлаад энд цаахаа байгаа. Энэ хэсгийг нь арай том болгоод манай хүүхдүүдэд цаалаад өгөөрэй. Энэ цаахааны заавар нь арай багтдгийг шүү за. Арай том болгоод цаалаад ирзэн өгсөн байгаа. Энэ ирзэнийг хэрэглэн нэг талд нь ингээд гоцоолдоод хоёр талд нь тус нь ирзээгээд маск шиг зүүж өгөх юм шүү за. Ингээд манай хүүхдүүдэд маск хийгээд дүрд орж тоглож туслаарай. Манай хүүхдүүд өнөөдөр дэвтэрнийхаа 14 дахь дасгалыг ажиллана. 14 дахь дасгал ажиллахдаа цаг агаараа тэмдэглэнэ. Өнөөдөр цаг агаар нь ямар байна? Салхитай байсан. Маш их салхитай байсан. Багшийн үс бүр арцсан. Салхитай байсан учраас багш нь салхитай хэсгийг тэмдэглэлээ. Өнөөдөр харин танай гадаа ямар цаг агаартай байгаа бол түүнийг мэдээд тэмдэглээрэй. За ингээд эндээс ижил амьтдыг олж холбож өгөх нь байна. Энэ ном нь дэвтэр нь дуусаагүй учраас манай хүүхдүүд хичээл нь дууссан ч гэсэндээ дэвтрээ өргөжлүүлээд хийгээд дуусгаарай. Манай би өөрөө хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэй баярлалаа.